Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Хүн төрөлхтөн хуучин оноо үдэж шинэ оноо өгөх мөч орцоор байна. Энэ удаагийн дугаараараа бид өрхийн аж ахуй эрхэлдэг 124 дугаар сургуулийн сурагч Болор Туяатай ярилцахаар ирсэн байна. За сайн байна уу үзэгчдэд маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. Сайн байна уу. Намайг Болор Туяа гэдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дугаар сургуулийн 12 ангиас сурагчтай. Хизээнээс гар болол хийж эхэлсэн бэ? Би болохоор одоо энэ хөөрхөн саваа бол 3 сарын өмнөөс хийж эхэлсэн. Яг энэ 100-аас эхэлсэн. Тэгээ ер нь бол гар орлол хийх ерэн сонирхолтой, гараараа юм хийх их сонирхолтой хүүхэд багасаа л ихэл ингээл шүр мөр хэлэхэл ингээ нөгөө нэг гэртээ ингээл юма хийгээл өөрийнхөө өмсөж зөөх тэгээд эмэг бөгж инээ тэрэг бүх юмаа ингээд хэлхээд гараараа хийгээд үзүүчдэг гэсэн. Тэгээ бас би юм аях сонирхолтой. Тэгээ өөрийнхөө сонирхлыг хөгжүүлээд энэ 100 нөгөө оюутлын сургалтанд суугаад автомат мэрэгжил сургалтын төвийг төгссөн байгаа. Ажилчны 2 дугаар зэрэгтээ төгссөн. Тэгээд ингээ өөрийнхөө өмсөж бүх хувцас одоо ойдог болсон. За хэрэг цаг хугацаа хөдөлмөр зарцуулдаг вэ? Хөөрхөн саваа нэг саваа хатаахад 4 хоног шаарддаг. Тэгээд нөгөө цавуугаар хатаадаг, тэг хэлбэрт оруулдаг. Тэг мэдээж зарж одоо нөгөө өрхийн орлого хийж байгаа, орлого олж байгаа болохоор хүнд бас бат бөх эдлэгээ сайтай юм өгөх ёстой учраас бас цаг зарцуулдаг. Би даач бизнес эрхлэх хэцүү санагдсан дус байсан уу? Байсан анх эрхлэлээд яг нөгөө хийж эхлэхэд би нөгөө яг энэ 100 нөгөө их сургалтанд суугаад тэгээ ажил хийж амжихгүйсэн байхгүй. Тэгээд нэг л мөнгөгүй болоод тэгэнгүүт аав ээжээс байнга мөнгө аваад байхаар айгүй хэцүү санагддаг. Тийм болохоор өөрөө нөгөө өрхийн орлого ингээ хийж чаддаг зүйлсээрээ мөнгө олъё гэж бодоод тэгээд YouTube-ээс эхлээд нөгөө нэг торт хийж эхэлсэн. Тэгээд торт хийгээд байсан чинь болдгоо нэг л бүтлгүйтэй л тэгээд нөгөө янз бүрийн мэрэгжлийн хяналтын бичиг баримтгүй юм хунаар ингээ хүнсний бүтээгдэхүүн гадуур өөрөө хуваараа зарж болдгийм болов гүн болов гэж бодож байгаа. Тэгээд YouTube-ээс бичлэг үзчихсэн. Тэгээ хөөрхөн савнааныхаа одоо санааг YouTube-ээс олж авчихсан. За тэгвэл бүтээгдэхүүнээ өөрчлөлтөд өөрөө хүргэж өгдөг. Тэгдэг өөрөө хүргэж өгдөг. За хамгийн гой санагдсан өөрчлөлтөж байгаа хандлагын тухай бидэнтэй хуваалцаач. Нэг худалдааны төвд жимс зардаг ихч байгаа. Тэр ихч надад айгүй гоё санагдсан. Ингээд 3 ширхэг томыг энэ савнаас хэмжээнээс нь арай томыг хийлгүүлж ирсэн. Тэгээ 3 ширхэг томыг хийлгүүлээд тэгээд би ингээд авчирч өгсөн чи өө ямар гоё ямар хөөрхийн ингээл тэгэл ингээл урд одоо бараан лангууныхаа урд ингээд гуруулан ингээд өрж тавьж байгаа л дотор нь жимс хийгээл одоо ингэж зарандаа ингэндээ гэл тэр ихчийн хандлага надад их хөөрхөн санагдчихсан. Тэгээ надад их гоё урмын өгсүүдийг хэлчихсэн. За гэр бүлийнхэн юу энэ дээр хэр дэмждэг вэ? Манай аав ээж тэгээд би дээр 3 ихчтэй. Тэгээд 3 ихч маань, манай ангийн багш маань, найзууд маань гээд бүгдээрээ намайг их дэмждэг. Ямар ч зүйл хийсэн. Тэгээд тэмцээн уралдаанд оролцсон ч гэсэн яг чин сэтгэлээсээ дэмждэг. Бүх юм маань бэлдэж өгдөг. За энэ жил сургуулаа төгсөх юм байна. Нэг жилийн зорилгын тухай бидэнтэй хуваалцаач. Энэ жил сургуулаа төгснө. Тэгээд ямар ч хийсэн яашаа амжилттай өгөөд сургууль аавна. Би ер нь хөтлөгч нэвтрүүлэгч болно гэж ер нь 3 дугаар ангиас хойш боддог байсан. 3 дугаар ангид мэрэгчлээд одоо сонгосон гэсэн. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө мэрэгчлээ ингээд солиж үзсэн л дээ. Гэтэ ягаад чи миний тийм сонирхол тайпнд ерөөсөө нийцэхгүй байсан. Тэгээд би ер нь сэтгүүл зүй чиглэлээр нэвтрүүлэгч хөтлөгч чиглэлээр явна гэж бодож байгаа. За удахгүй шинэ он гарах гэж байна. Энэ оны амжилтуудаа бидэнтэй хуваалцаач. 2021 он бол яг карантин дэсэн жил. Гэтэ би карантиныг боломж гэж ашиглаад их олон зүйлсүүдийг өөртөө боломж олгож нээсэн. Тэгээ би өөрөө ярих болон бичих чадвараа их хөгжүүлэх хүсдэг. Тэгээ илтгэх урлагийн тэмцээн болон видео контентын тэмцээнүүдэд сошиалаар их оролцсон. Авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан бид авилгыг дэвчихгүйгээд улсын илтгэх илтгэлийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоод тусгай байрын шагнал авч ирсэн. Тэгээ Best Trans Logistic гэдэг тээвэр зууч компаниас зохион байгуулсан видео контентын уралдаанд бас байр эзэлсэн. Тэгээд хайрлагцсан дэлхий гэд нэртэй худалдаа хөгжлийн банкнаас зохион байгуулсан видео контентын тэмцээнд бас оролцоод тэгээ сая 500 мянган төгрөгийн тэтгэлэг авсан. Тэгээ сонгон архын дүүргээс бас зохион байгуулсан номын тэмдэглэл хөтлөх тэгээд дөрөв хөдөлгөөнд мэдчилгээний одоо тэмцээнүүдэд ороод тэргуун байрыг тус авсан байгаа. Тэгээд энэ жил бол миний хувьд л өөрийгөө нээж олоход их тусалсан 2021 он байлаа. Баярлалаа. Шинэ жил чиний хувьд хэр чухал баяр вэ? Шинэ жил уг нь л их гоё санагддаг. Гэтэ яагаад ч юм тийм кинонор гардаг шиг тийм гоё болж өнгөрдөггүй. За тэгвэл өглөө хүн байдаг гэдэгт итгэдэг үү? Итгэдэг.
угаасаа хий хоосон зүйлийг ингээ хүмүүс яриад байгаа юм шиг бодож төсөөлөхгүй л ах. Тэгэхээр байдаг л ах. Тэгвэл өлийн үгнээс юу хүсмээр вэ? Дээд сургуулийн амжилттай төгсөөд хүссэн сургууль авахыг хүсэж байна да. За ярилцсан баярлалаа. Баярлалаа. Асуулт нь